За ийм интегралыг бодъё. Энийг бодохоос өмнө мэдээж хэрэг зэргийн чанарууд буюу n зэргийн язгуур x-ийн m зэрэг гэж байх юм бол энийг x-ийн n-ийн m зэрэг гэж бичвэл. За тэгээд a-гийн n зэргийг үржих нь a-гийн m зэрэг гэж байх юм бол зэргүүдийн хооронд нэмчин хувааж авах юм бол хасчин. За a-гийн хасах 1 зэрэг гэж байх юм бол нэгийг хуваах нь a болдог. Буцаад ийм байх юм бол ингэж бичиж болно. Хэмжлэн дөрмүүдээ ашиглаад хамгийн сүүлд нь ийм интеграл ашиглаж бодно. За тэгэхээр бүгдийг нь ийм зэрэг хэлбэртэй бичиж. Өөрөөр хэлбэл интеграл 8-ыг үржих нь энэ бол x-ийн 4-ний 3 зэрэг болно. За энд нь бол 4 байна. За хасах нь x-ийн квадрат хэвээрээ байж байгаа. За доотлолт нь болохоор x-ийн квадрат нь хэвээрээ байж байгаа. Энэ болохоор x-ийн 3-ны 2 зэрэг болно. За тэгвэл энэ хоёр дээр нь жишээлх юм бол энэ томьёогоо ашиглах юм бол за одоохондоо ингээд бичиж. Хүртүүр нь хэвээрээ байж байна. За 6-г үржих нь за энэ бол ижлэхэн суурьтай байгаа учраас x юм болоод зэргүүдийн хооронд нэмнэ. Зэргүүдийг нэмэх юм бол 3-ны 8 зэрэг болно. За ингэнгүүтээ интегралийн чанараас шууд салгаад бичиж өөрөөлөх юм бол интеграл 8-ыг хуваах нь x-ийн 4-ний 3 зэрэг хуваах нь 6-г үржих нь x-ийн 3-ны 8 зэрэг. За хасах нь x-ийн квадратыг хуваах нь 6-г үржих нь x-ийн 3-ны 8 зэрэг. За ингээд бичиж бол. За тэгээ энийг шууд салгасан ч болно. Эхлээд янзлчаа салгасан ч болно. За эхлээд энийг янзлая. Энэ хоёр хооронд хорогдонгууд 3-ны 4 болон 3-ны 4-ийг нь интегралын урталт гаргаад. За эхлээд ингээ энийг болоод дотроо байж 3-ны 4-ийг үржих нь. За одоо энийг энд хуваана гэдэг чинь үгс болох. Тэгэхээр зэргээс нь зэргийг нь хасна. 4-ний 3-аас хасах нь 3-ны 8 гэсэн үг л. За хасах нь за энд бол 6-ны 1 нь бол байдгаар байж байна. За тэгээд x-ийн 2 зэргээс нь энийг хасна өөрөлдөх юм бол x квадрат 2 зэргээс нь 3-ны 8-ыг нь хасаад за ийм бол. За нэгэ дахиад цааш нь үчих юм бол 3-ны 4 нь хэвээрээ байж байна. X-ийн за энэ хоёр дээр нь ерөнхий өргөхлөөр 2-т 12 болно. Энэ дээр 3-аар өгөөд энэ дээр 4-өр өгөхлөөр 9-өөс хасах нь 32 буюу хасах 23 гэж гарна. За хасах нь 6-ны 1 хэвээрээ байж байгаа. За энд нь ерөнхий өргөх юм бол x-ийн хасах 3-ны 2 зэрэг болно. За интеграл одоо салгаад тус бүрд нь бодно. За 3-ны 4 интеграл x-ийн хасах 12-ны 23 зэрэг dx. Хасах нь 6-ны 1 интеграл x-ийн хасах 3-ны 2 зэрэг dx. За ийм болох нь. За энэ эхнийхээ интеграл дээр жишээлбэл энэ дүрмээ ашиглах юм бол за урталт нь байгаа 3-ны 4 нь хэвээрээ байж байна. За x-ийн хасах 12-ны 23 дээр нэмэх нь 1. Тэгээ буцаагаад энэ тоонд нь хувааж өгнө. 23 дээр нэмэх нь 1. За дараагийнх нь 6-ны 1 нь хэвээрээ байж байна. X-ийн хасах 3-ны 2 дээр нэмэх нь 1. Хуваах нь хасах 3-ны 2 дээр нэмэх нь 1. Нэмэх нь c бол. За эхнийх бол 3-ны 4-ийг үржих нь за энд ерөнхий өргөхлөөр x-ийн хасах 12-ны 11 болох нь байна. За мөн адилхан доотлолтоо хасах 12-ны 11 бол. За хасах нь 6-ны 1-ийг үржих нь за энд бол x-ийн 3-ны 1 зэрэг болно. За хуваах нь 3-ны 1 нэмэх нь c. За энийг цааш нь одоо байрын сольж үржүүлээд эмэгтгэх маягаар явах юм бол за энд чи хасах тэмдэгтээ 12-ын дэше гаж 3-тай хороогдоод байхгүй болчихно. Тэгэхээр 11-ний 16 бол. За энэ хасах зэрэгтэй учраас 1-ийг хуваах нь x-ийн хасах 12-ны 11 зэрэг. За энийг цааш нь язгуур тавьчих болно.
За хасах нь энэ 3-1 байршлагдаад 6 тоорогдоод 2-1 болно. Тэгээ x-ийн 3-1 зэрэг нэмэх нь c болно гэж хэлжлээ.